Бараг нөгөө cheers гэх юм шүү тий ганцаараа. Hola, сайн байна уу? За, би өнөөдөр 5 евронд хамгийн хямдхан амттнуудаас нь түүж агаад хэрэг амттан авч болохыг харуулъя. Тэгээд тэр амттангуудаа би өөрөө идэж үзнэ. Ерөөсөө би өмнө нь идэж үзээгүй юмнууд авсан байгаа. За, тэгээд 5 евронд би 1 2 3 6 шиг юм нийтдээ авсан байна. Эндээс эхлэе. Нэг юм чипс авсан. Энэ чипс болохоор 75 цент гэж исэн. За, юутэй гэдгийг харъя. Эрдэнэ шишийн гурилтай юм байна. Тэгээд барбекюны амттай юм байна. Нэр нь Tiras Fritas гэдэг нэртэй байна. Үнэн нь болохоор яг тийм эрдэнэ шишийн яг гурилын үнэртэй. Нөгөө Doritos байдаг шүү дээ. Doritos шиг үнэртэй юм байна. Тэгээд барбекю бол нэг үнэртэй байна. Трем. Яг Doritos шиг юм байна. Ингээс гурилын харах юм бол яг юм Doritos шиг нэг юм Doritos нэг юм юутэй дэш нэг юм бүрги хөөцөн юм шиг байгаад байдаг ш төмсний чипсийг бодвол барбекюны амт нь бол амар сул юм байна. Гэхдээ гоё амттай юм байна. Яг гоё юм чип шиг 75 цент гэхэд бол гоё мөн. Нэг бол идэл баймар юм байна. Энтгийн өрн чипсүүд нь гоё байгаад гэдэг юм аа. Дараа барыг тийм чипсний янз бүрийн юм амттай чипсний видео хийвэл гоё. Би угаасаа өөрөө чипс дуртай. Хүмүүс нөгөө оноо өгдөг юм л шүү дээ. Оноо өгдөг шүү дээ мөлөө. Оноо өгөх юм бол би эндээс 10-аас 9 оноо өгөх юм байна. Дараагийнх нь болохоор энэ байна. Capote waffle 95 цент байсан. Би дандаа 1 евроноос доош үнэтэй юм ер нь аваад байгаа. 1 евро хамгийн дээд нь 1 евро гэж авж байгаа. Гэхдээ нэг юм авсан нь болохоор юу? 1 евро 5 центийн нэг юм авсан байгаа. Энэ бол яг л waffle байна. Тэгээд энэ болохоор миний ороод идэг Mercadona гэдэг дэлгүүр. Тэрний одоо өөрийн дэлгүүрийнх нь одоо брэнд гэх юм уу? Hacendado гэдэг нэртэй байдаг бүгдээрээ. 95 цент гэхэд какао аюулгүй амтгдчихээн. Тэгээд бас тийм амар чихэрлэг бол биш юм байна. Би айгу чихэрлэг байх болов уу гэж бодож байсан чинь гайгүй байна. 11% какаотой юм байна. Үгүй яах вэ? Дараагийнх нь болохоор энэ 1 евро 5 центных хамгийн үнэтэй нь гэсэн үг. Юм гүзээлцэгнтэй бичээн тартлет. Энэ фреза гэдэг нь болохоор испанаар гүзээлцэгнэ гэсэн үг. Тартлета гэхээр нэг юм одоо нөгөө тарт гэдэг шүү дээ. Тартл гэсэн үг. За тэгэхээр аюу хэцүү юм байна. Тэгээ энэ одоо хамгийн үнэтэй нь хамгийн гоё нь байх билгүү дээ. Оо. Амар гоо цэвэрхэн нэг тийм хиттэй юм тий. Өнөр нь бүр яг гүзээлцэгнэ үнэртэй. Би ингэж бодож байсан байхгүй. Эдгээр нэг хямдхан юм чи авчаад онцгүй байх юм бол баг идэхгүй дээ гэж бодож байсан чи ер нь бүгдийг идэх юм байна. Дотроо кокотой гэж юм. Тэгээ өөрөө болохоор бас гүзээлцэгний яг жихэн гүзээлцэгний тийм жуустай юм байна. Гэхдээ амт нь аягүй дэж юм яг гоо тийм гүзээлцэгний амттай бас нэг тийм чихэрлэг биш. Mercadona-гийн дэлгүүр нь болохоор хямдхан юм бүтээгдэхүүний чанар надад сайн юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд зарим юм хит хямдхан болохоор нөгөө авдаггүй байхгүй. Аягүй л онцгүй байх гээд тэгсэн чинь амар дэж юм байна. 10-аас 10 оноо өгөх юм байна. Нэрээ нөгөө эндээ оноо өгөх юм март 10-аас 8 оноо өгөх юм байна. Би энэ 2 ундаа авсан байгаа. Тэгээд энэ нь болохоор 37 цент. Жүрчтэй. Тэгээд zero гэдэг нөгөө сахаргүй. Ер нь фанта шиг юм байна. Фанта гэх юм бол арай сул амттай, арай чихэр багтай. Гэхдээ ер нь яг фанта шиг фантаны амт бол яг амтагдаж байна. Энэ гоё юм байна. Энд болохоор би 8 оноо өгөх юм байна. За дараагийн болохоор би эвзэн чихэр авсан. Улаан өнгөтэй Consumo de fruta гэж бичсэн. Энэ zomo гэдэг нь болохоор жуус гэсэн үг. Тэгээд fruta гэхээр мэдээ жимсний жуустай гэсэн үг. Энд болохоор жимс болон ногооны жуус гэсэн байна. Ногоо гэсэн чинь чихэрлэг төмөс алим тэгээд импорттой юм байна. За энэ хараа ийм тэгээд дотор нь хоос юм баг гэсэн чинь ард ийм дотроо бас юм юм байна. Жэлтэй юм. Үнэр нь яг инторийн үнэр байна. Гэтэ бас жоохон artificial маягийн тийм үнэртэй юм байна. Энэ бол амар гоё бол биш юм байна. Харахад амар гоё харагдаад байгаа юм яг эдгээр бол их тийм нэг химэл амттай байна. Энэ онох юм бол би 3 онох юм байна. Энийг бол идэхгүй юм байна. Тэгсэн энийг 1 евро гэдэг тахтай авах та тий. Онцгүй байна. За тэр өчтөр би яг 5 евронд тааруулаад
юмнууд авч исэн чинь яг надад сүүлд нь 55 цент үлдсэн байхгүй юу? Тэг юу ах вэ гэж харж исэн чинь гинт нөгөө санаанд ороод энэ нөгөө тентхийн бейкеринд нь ийм нөгөө egg tart байдаг байхгүй юу? Egg tart-ыг болохоор энд pastel de nata гэж нэрлэдэг. Тэгээ pastel de nata болохоор ерөнхийдөө Португал улсаас гаралтай юм байлээ. Гэхдээ бас нөгөө Азад бас ийм egg tart байгаад байдаг. Гэхдээ нөгөө Хонконгийн egg tart гэж байгаад байдаг. Энэ болохоор 55 цент гэдэг нэг ийм тарт. Энийг бол би гэхдээ өмнө нь бол идэж үзсэн. Тэгээд энийг харчаа шууд идэж үзмээр санагдаад авч исэн. Монголд KFC-д нэг ийм egg tart зардаг шүү дээ. Тэр Монголын амар гоё амттай байгаад байдаг ш. Нэг амар гоё юм crunchy гэснээр доторх нь амар гоё кремтэй байгаад байдаг шүү дээ. Яг вэ боломжийн нэг муухай биш. Амар бол гоё биш. Тэгээ Монголын KFC-ний яг тэр нөгөө тарт амар гоё байт юм аа. Нэг тийм гоё аманд ороод бараг хайлаад байгаа юм шиг. Энэ болохоор яах вэ? Хэрэв бид тэр Монголын KFC-ийн тартыг идэж үзээгүй юм бол энэ надад бас гоё санагдаж магадгүй л 5 оноо өгөх юм байна. За одоо миний хамгийн сүүлийн авсан юм болохоор ийм бас сахаргүй кола. Тэгээ яг нөгөө нэг дэлгүүрийн маань брэнд. Монголын нөгөө ийм арт чинь нэг ийм no name билүү. Ямар нэртэй л нэг бас үтэй байдаг шүү дээ. Бүх нөгөө юмнууд нь. Би болохоор өөрөө коланд дуртай. Тэгээд би дандаа кола зеро авч уудаг. За. Бараг нөгөө cheers гэх юм шүү тий ганцаараа. За чи та. Газ айгуу сайтай байна. Зеро болохоор ч юм уу чихрний амтан айгуу байна. Яг нөгөө хулих кола гэхэд бол өөр юм кола ууж үзэж байсан бүх коланоос бол тажгүй юм байна. Энэ нь бол би 6 оноо өгөх юм байна. За тэгээ миний хэлээд байгаа энэ дэлгүүрээс 5 евронд ийм авч болж байна. Тэгээд 6 шиг юм 5 евронд авна гэдэг чинь болж байгаа зү тэ 5 евро ч монголоор 18,000 19,000 хавцаа болно тэ. Монголд 19,000-аар хэрэг махвал яг иймэрхүү 6 миний авсан шиг 6 шиг юм авч чадах болов. Би болохоор өөрөө юм идэж байгаа бичлэг үзэх амар дуртай. Өөрөө одоо бичлэг хийж байгаа амар баяртай. Үзэж байгаа юм бол subscribe хийгээд өгөөрэй. Тэгээд чадвал share. За тэгээд үзсэнд маш их баярлалаа.